орно гэж бодож ирсэн л да. Тэг өнөөдөр оруулчих. Тон толлын ухааны талаар сонсч ирсэн нумерологи гэдэг. За нумерологи гэж байгаа. Нумерологи. Энэ угаасаа нөгөө нэг юу олон улс даяараа яг нумерология буюу нумерологи гэдгээрээ хэрэглэгддэг. Манай Монголд болохоор тон толлын ухаан гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ тон толлын ухаанууд болохоор дотроо орлон төрөл байгаа одоо ведик зүгээр үндсэн тон толлын ухаан одоо зурхаа ухаатай холбогдсон тон толлын ухаанч гэдэг юм уу. Гэхдээ өнөөдөр миний яг илүү голцолж заах нь болохоор космик гэхгүй юу. Космик нумерологи гэж байгаа. Илүү нэг сансар окторгон нумеролог. Яг баг энэ хүснэгтэн дээр яачих юм бэ? Хүний төрсөн он гэж байгаа, сар гэж байгаа, өдөр гэж байдэн штэ тий. За ер нь бол эхлээд энэ тон толлын ухаан маш дээр үеэс үүсэлтэй. Тэгээ тоо гэдэг ерөнхийдөө бол дэлхийн ертөнцийн бид нартэй ярилцах гэж бүтээгдсэн нэг тийм одоо зүйл юм байна л да. Тоогоор бид нар дэлхийн ертөнцтэй ярьж болдог. Тоогоор бид нар ямар нэгэн зүйлийнхаа одоо нөгөө нэг асуултны хариуг авч болдог. Тоо бас биднэрт ингээд нэг тийм дохио өгж идэг гэд тоо ерөнхийдөө бол дотроо ингээд маш их тийм энергитэй гэж үздэг агуулмжтай. Тэгээ бидний төрсөн он сар өдөрт бидний үлийн өөрийн юмнуудыг гаргалгаанууд байж болно тий. Ямар онцлогтой ирсэн ер нь бол хайшаа харуул зүгээр үү. Тэгээд ер нь бол хүн гэдэг чинь ер нь ямар их одоо бие биенээсээ ялгаатай онцлогтой юм бэ. Тэгээд дээрэс нь энэ тоо болгоны цаана тодорхой хэмжээний гариг ертөнцийн нөлөөлөл явж идэг гэж үздэг байхгүй юу. Жишээ нь 1-ийн тооны цаана нар, 2-ийн тооны цаана сар гэх мэтчлэн. Тэгэхээр тэр гариг бүрийн одоо нөлөөгөөр ерөнхийдөө бол хүний зан характер, онцлог чанар бүх зүйл нь бүрэлдэж идэг гэсэн үг. Тон толлын ухааныг бас дээр үеэс ерөнхийдөө бол Америкт, Оросд би ер нь яг нэг Орос югаар нь судалсан болохоор дээр үеэс илүү тийм цагдаа тагнуулын юмд айгүй их ашиглаж исэн. Ер нь цагдаа тагнуулын юмд чинь хүний нөгөө body language-ийг ашиглаад нэг судалдаг шүү дээ тий. За энэ хүн яаж ин худлаа ярахаараа хүн ингээд яад юм бэ? Одоо ямар нэг юм мэж дим бэ ч гэдэг юм уу тий. Сандрахаараа одоо хүний ингээд хөлн ингээд идэм бэ, салганаад идэм байна гэд. Гэхдээ ингээд яг хүнийг ингээд гаднах байдлаас нь ингээд шинжээд янгууд одоо нөгөө poker face гэдэг нэг ойлголт өгдөө шүү дээ тий. Хүн ингээд гаднах байдлаас ингээд шинжигдээд байгаа юм байна. Тэгээд тодорхой хэмжээний худлаа ярахаар ингээд тэгдэг, яадаг идэг гэд ингээд юм юмнууд байд юм байна. Тэгвэл энийгээ би нууч хийгээд одоо хүн одоо нөгөө нэг ингээд яг өнгөсөн царайтаагаар одоо poker face гаргаж одоо нуух боломжтой болоод ирсэн чинь бүр цаашаанаас судлаад одоо тагнуул одоо цагдаагийнхан нумерологи буюу одоо тэр нэг юм цаад одоо нэг юм далтын чимшиг ухааныг бас судалж байгаа байхгүй юу? Зурхаа тий. Тэгээд тон толлын ухаанаар тодорхой хэмжээний биднэрт ингээд хувь заяаны өгөгдөл гэж байдаг. Хувь заяаны өгөгдөл гэж байдаг. Тэгээд ямарваа нэгэн одоо он сар өдөртөө хүн маш ингээ хасах цэнгээрээ одоо сурах хөстэй хичээлээ ойлгохгүй те ингээ ааш цаана бүр дордоод хувь заяанд дордоод явахаараа бүр юм нөгөө нэг алуурчин маниак psychopath гэл нөгөө нэг тийм төрлийн ингээд хүмүүс болдсон байна гэдгийг одоо илүү тагнуулынхан ингээ шинжилж гаргаж ирсэн. Тэнгүүтээ Оросын нэг эрдэмтэн байдیں۔ Павлов гэд. Тэгээ тэр хүн болохоор тэгж ярьдаг байхгүй юу? Энэ зүйлийг бурхан намайг ингээд маш гүнзгий судлахад хүргэсэн. Би өөрөө ингээд тагнуулч хүн байсан. Одоо тагнуулч биш мөрдөгч гэдэг билүү яг тийм ингээд криминал мөрдөгч хүн байсан. Гэмт хэргийн тэг хүнд илүү хүнд гэмт хэрэгтэй ингээд яадаг. Тэгээд ингээд ер нь л хүн нөө нэг ажилдаа дуртай байгаад ирэнгүүт яг гацаанд ордон шүү дээ. Тэг гацаанд ороод за би энэс илүү зүйл ингээд судлах хэрэгтэй юм байна гэд зэн совин одоо энэ хүний одоо онцлог, body language, хүнд нөлөөлөх, ховс, за тэгээ төрсөн он сар гэд ингээд судлаа явж хахад тодорхой хэмжээний энэ одоо алуурчин хүмүүст ч гэсэн бүр юм сэтгцийн гажигтай хүмүүст хүртэл юм код байд юм байна. Тэгээд тэднэр нь ингээд айгу төстэй байд юм байна гэдэг зүйлийг яг судалж хахад нь
өөрт нь ингээд бүр яг ижил он сартай бүр 5 хүнийг ингээд дэлхийн ертөнд тийм чи зөв замдаа явж шүү, чи зөв юм судалж шүү, мөн шүү гэж байгаа юм шиг яг л энэ тоонууд ингээд шижигтэй байна да. Энэ тооныг тоотой хүмүүстэй одоо ингээд бүр юмаа ухаарахгүй ч юм одоо ингээд ирэхээрээ маш юм гүнзгий хүтэн сэтгэлтэй болт юм байна гэд нэг мэдрээд ингээд зэн соёнгоороо ингээд судлаад эхэлсэн чинь дэлхийн ертөнц ингээд цаанаас нь ингээд яг тийм хүмүүсийг бүр ингээд дөрөв ингээд одоо араас нь дахиад нэг хүн үнэ ингэж байгаа юм шиг ингээд баталж байгаа юм шиг оруулсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол юм гэдэг чинь их тийм юу гэдэм байна. Бас юм одоо нөгөө нэг аллах хийн гэдэг нь бас ганцхан одоо юм сэтгэгц энэ насны юмнаас хамааралтай биш бүр тийм кодтой төрдөг хүмүүс байд юм байна. Алуурчин кодтой төрдөг хүмүүс ч байд юм байна гэдэг одоо тийм дүгнэлтэнд хүрсэн байгаа юм. За тэгээд cosmic numerology буюу одоо өөрсдийгөө яаж тоолох вэ гэвэл та нар хэрвээ ингээ сонирхолтой бол өөрсдийгөө ингээ тоолж үзэж болно. Урдаа нэг цаас барьж аваад. Тэгээд нэг за 2 ч юм уу 3 хүний жишээн дээр шууд энэ дээр ингээд яриа авчи. Тэгэхээр он сар өдрөө тоолуулж жишээ болгож тоолол задлуулмаар байгаа хүн байна. За отгоогч хэдэн оны хэдэн сарын хэдэ? 1977 1 сарын 26. 1977 1 сарын 26. За дахиад нэг хүн. За 1990. За 1990 0311. За өөр хүсэлтэй хүн байна уу? За 84 оны 11 сар болсон. 1984 оны 11 сарын 30. За та нар надаа энэ оныхоо нэг бүхлийг гаргаад өгөөч. Нэг дээр нэмэх нь 9, нэмэх нь 7, нэмэх нь 7 гэхээр хэд болж байна? 9. Гэхдээ нэг бүхлээ. Харин ингээд эн чинь ингээд 10 болно тий? 17, 24. 10. 6 юм бэ? 10, 17, 24, 24, 6. 2 дээр дүрийг нэмэхэр чинь 6. Аха, ингээд нийт эн чинь тэнцүү 6 тий? За 6. Нэг үү? Тэнцүү 1. Энэ Минийх 4. тэнцүү 4. За одоо нэг дээр нэмэх нь 9, нэмэх нь 7, нэмэх нь 7, нэмэх нь 1, нэмэх нь 2, нэмэх нь 6 гэд. Бүгдийг нэмэх тийм. Бүгдийг нэмээд нэг тоолтлно. Одоо тэр 6. 6. Бүгд нийлээд 6. Дахиад 6 гэсэн үү? За нөгөөх нь 9. За ийм гарч ирж байна. Тэнгүүд эн чинь болохоор 8 гэж орж байгаа. Энэ 2 гэж орж байгаа. Энэ болохоор 3 гэж орж байгаа тийм. Ерөнхийдөө бол ингэж үздэг байхгүй юу? 1-ээс 9 хүртэл нумерологиг нөгөө нэг юу яадаг. Яг нэг тоо болтол нь задалдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд төрсөн он сар өдөр байх юм бол бүгднгийн хооронд нэмээд нэг тоо гарна. Тэгээд тэр энэ ингээд бүгдийг нийлүүлсэн байгаа нэг тоо нь болохоор ерөнхий одоо тэр хүний нэг юм ерөнхий амьдралд нь байнга ингээд нэг үйлчилж явж идэг аркан гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө бол аркан гэж нэрлэдэг. Одоо дээд тоо гэж явдیں۔ За тэгэнгүүт өдөр гэдэг нь төрсөн өдөр гэдэг нь бидний ерөнхийдөө бол насны төрснөөс нэг за хүмүүс нэг өсвөр нас мас гэж ярьдэн штэ тэ эхний мөчлөг хүртэл ингээд үйлчилдэг. Төрснөөс эхний мөчлөг хүртэл үйлчилдэг. Гэхдээ тэр нь хэрвээ ингээд сурах хэвээр юмас одоо тий сурахгүй ухаарахгүй ямар нэгэн байдлаар ингээд алдаж оноод байгаа болвол дараачийн мөчлөг рүүгээ орчиж болно. Тэгээ дараачийн мөчлөг рүүгээ оронгууд автоматар дараачийн мөчлөгийнх нь одоо сар байгаа штэ тий нэг гэдэг тооных нь юм нь ингээд давхар үйлчлээд явчихна. Тэгэхээр айгүй их тийм зөрчил гарч ирэн гэсэн үг. Хэрвээ ингээд юмаа хасах цэнгээр явж байгаа дараачлага орчуул гэсэн үг шүү дээ тий. Хэрвээ ингээд байх одоо ухаарах хэвээр юм уу ухаарад дараачлагаа явах юм бол нөгөөтгөнд ороос нь түлхэц болж өгөөд шууд ингээд нэмэх лүүгээ ингээд явцдаг гэсэн үг. За 8 гэдгээс за ер нь бол энд угаасаа 1 байна, 2 байна, 3 байна гэд ер нь бол нэгээс ингээд ихсүүлээд явъя л та тий.
Нэгээс ихсүүлээ явъя те. Эсвэл шууд эндээс ингээ явах уу? Тэг надад оруулах. Шууд энэ дээр ингээд яагаад явах юм жишээ. За тэгээ. Тэнгүүд одоо энд ингээд байгаа 2 6 2 хүртэл одоо 26-гийн 2 нь бас 6 ч гэсэн нөлөөтэй. Тэгээ тэнцүү 8. Одоо 2 1 байгаа нь ч гэсэн учиртай. Тэгээд энд болохоор ганц 3 гэж явна. Гэхдээ артталт нь 0 байгаа нь ч гэсэн учиртай. За тэгэнгүүт 1977 оны 01 28 26 гэдэг нь эхлээд 262-ыг харна. Эхлээд 262 гэдэг тооны одоо өгөгдөлтэй буюу одоо тэр хоёр тооны нөлөөнд доор байна тий. Тэгээ дээрэс нь нэг бүхэл нь болохоор 6 гэж явж байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө бол ийм хүмүүс айгүй тийм 6 тооны хүмүүс ард нь Венера гариг үйлчилж идэг гэж явдаг. Венера гариг нь болохоор харь дурлалын гариг гэж ярьдаг тий. Бас эмэгтэй энергийн гариг гэж ярьдаг. Ерөнхийдөө бол ийм хүмүүсийн одоо үүлийн үүрэг гэж ярих юм уу, нэг тийм үүрэг даалгавар нь хайранд суралцах байдаг. Хайранд суралцах. Маш их тийм нөгөө нэг хайр гэдэг зүйлээр амьдралынх нь нэг тийм сорилтууд орж ирдэг. Хайр гэдэг зүйлээр амьдралынх нь сорилтууд орж ирдгээс гадна 6 тоотой хүмүүс юмыг илүү ингээд нөгөө нэг эмэгтэй энергиэрээ юмыг илүү ийм сайхан болгох, гоо үзэмжтэй болгох, юмыг ийм гоё дээрдүүлэх, одоо нэг ийм муза гэж ярьдэн штэ тий, гигэ муза гэж ярьдэн штэ тий. Хүний одоо нөгөө нэг юм тэр нэг ийм одоо музал болох тий, муза болох. Тэгээд ингээд айгуу тийм эстетик сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Эстетик гэдэг нь юу вэ гэхэнгүүт ерөнхийдөө л тийм цэвэр цэмбэр донжтой одоо тийм цэвэр юмд дуртай те цэвэрхэн юмд дуртай ямарваа нэгэн зүйлийг байгаагаас нь илүү гоё болгох айгуу тийм нөгөө нэг хүсэлтэй сонирхолтой тийм байдаг. Тэгээд одоо 6 номерынхан ерөнхийдөө бол урлаг айгуу тийм гоё зохирдог. Ер нь бол хувцас дээ тийм цэвэрхэн байх, орчин цэвэрхэн байхыг айгүй их хэрхэмлдэг. Ер нь бол тийм гоо үзэмжинд дуртай тийм номер байгаа. За тэгэнгүүт энэ дээр 2 гэдэг тоо ч гэсэн ороод ирж байгаа. 2 гэдэг тоо бас эмэгтэйлэг нэр гэж явдаг. 2 гэдэг тоо болохоор сар гэж явдаг байхгүй юу? Тэгээ тэр сар нь болохоор юу вэ гэхээр сар ерөнхийдөө бол ингээд хавирган сарч байдаг. Тэгээ баг багаар бүтэн сарч болдог тий. Эмэгтэй энерги. Гэхдээ өөрөө ингээд эмэгтэй хүний докторгүй тийм айш зан чанарыг илэрхийлж идэг энерги гэсэн үг. Ерөнхийдөө бол сар байж ич одоо тэр докторгүй зүйл байж ич одоо буур сууртай буюу доктортай зүйл одоо бий болно гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр тэр эмэгтэй энергийн одоо тэр өөрийгөө сонсох гэдэг даалгавар орж ирдэг. Ерөнхийдөө ийм хүмүүс өөрийгөө одоо сонсохгүй те илүү ингээд бусад гэд бусад руу ингээд чиглэж өгөөд ахаар айгүй их энерги алдчихж байгаа юм шиг санагддаг. Айгүй их ингээд ядардаг. Тэгээд ийм энерги ингээд одоо хавирган сар чинь те бүхэл олтлоо нэг юм бүхэлдээл бабагаар энерги ингээд дүүргээл явж байгаа штэ те. Тэнгүүтээ энерги дүүргээл нэг сайхан ингээд гоё ингээд цэцгэлж явж ийсэн аа гівгинтаас ингээд мэддэг байсан юм а ерөөсөө мэддэггүй болсон ч юм шиг ингээд гівгинтаас ингээд өөр хүмүүс шигч бас болчдөг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хоёр одоо тооны энерги хоёулаа эмэгтэйлэг энерги болохоор яг л тэр эмэгтэй энерги сирен, эмэгтэй энерги буюу өөрийгөө байгаагаар нь одоо байлгаж сурна, байгаагаар нь хөлийн зөвшөөрнө. Эхлээд ингээд өөрийгөө дүүргэн. Дээрэс нь одоо энэ айш зан гэж байгаа тий одоо эмэгтэй хүний одоо нэг юм гэхдээ тэр айш заныг ингээд тийм муухай айш гэдгээр битгий хүлээж аваарай зүгээр нэг юм одоо тий заримдаа юм урсгал ус шиг докторгүй одоо нэг юм одоо юу гэдэг ингээл нэг юм ондоо зүүн штэ айш зан гэдэг нь шууд муухай айш уурлах ингэх тгийх гэдэг байдал биш зүгээр ингээд нэг хувьсан өөрчлөгддөг одоо яг ингээд нэг юм өвөл зүүн намар хавар гэж болдогтой адилхан нэг тийм ааш аяг гэж ярил л та тий тэрийга чөлөөтэй тавих хэрэгтэй гэсэн үг тэрийга чөлөөтэй тавьчиж хажууд нь байгаа эрэгтэй хүний даацсан өгсөн гэсэн үг одоо ингээд энэ ширээн дээр те энэ ширээ ингээд бүр бат бөх болохын тулд энэ дээр ингээд галж асж исэн ус чурсгаж исэн бүжгэлж исэн энэ бол зүгээр л ингээд юмыг дагаал байж ах үүрэгтэй гэдэг шиг. За тэгээд тэнцүү 8 гэж байна. Ерөнхийдөө бол энэ 8-ын тоотой хүмүүстэй 8-ын тоотой хүмүүс айгүйх тийм буянтай ирдэг. Аль эсвэл буян хуримтлуулж буюу буян бүтээх гэж ирдэг гэсэн үг.
Цаанаасаа айгу тийм буянтай ирсэн одоо нэмэг цэнгээрээ явж байгаа бол цаанаасаа айгу тийм буянтай юм ингээд хурдан ингээд бүчдэг нэг тийм амар ингээд зовоод ах юм байхгүй ч юм уу те. Тэгтээ энэ нь ингээд нөгөө нэг юуныхаа ингээд мөчлөгний одоо өдөр гэдэг одоо ингээд он сар өдрийн өдөр буюу одоо эхний тойрны мөчлөг байгаа штэ те. Тийм болохоор энэ буян гэдэг зүйлийг одоо ойлгож ухаарж одоо буян тогтоох нь ямар чухал энэ мөнгө гэдэг энергитэй зөв харьцуулж сургахын тулд бага ахтаа одоо гинт одоо юм алдах ч гэдэм үү гинт одоо хин нэг нь өөд болох ч гэдэм одоо нэг гинтийн тийм одоо нэг юм орлогын хүүсүр мүсүр ингээд байхгүй болж молох гинтийн шоконд орох ч юм уу тиймэрхүү юмнуудтай ингээд учирсан байх магадлалтай байдаг. Гинтийн юм алдаж гинтийн алдсан юмнасаа буцаж босгох тэр юмыг одоо би дээрээ мэдэрдэг ч юм уу те. Одоо нэг янз бүрийн юм байж болно шүү дээ тий. Тэгээд ерөнхийдөө бол ийм хүмүүс хэрвээ нэмэг цэнгээрээ явах юм бол айгүй мөнгөтэй харьцаж чадна. Эмгтээлэг энерги сайхан ингээд яах хэрэгтэй. Дээрээс нь юмыг илүү цэвэр цэмбэр сайхан одоо гоё болгож ингээд өөрчлөх чадвартай. Дээрээс нь хайранд суралц гэдэг одоо өгөгдөлтэй. Тэгэхээр ингээд би өөрийгөө хайрлах би бусдыг яаж хайрлах вэ те. Хүнийг яаж хайрлтын гэдэг зүйлийг одоо ингээд нэг тийм өгөгдөлтэй гэсэн үг. За цаашаа ингээд сар руугаа орж байгаад сар нь болохоор нэгэн тоо гэдэг нь ерөнхийдөө бол нар энерги гэж явж байгаа байхгүй юу. Энэ зүйлээ ингээд сайхан ингээд нэмэхээр ингээд явцсан бол за энэ өдөр дээрээ зөв бүгдийн яриаг ялс дуусгач. За ингээ энэ өдөр дээр нь 2 гэж гарч ирж байна. Тэгээд 11 гэдэг тоо байна тий. 11 гэхээр чинь өөрөө ингээд 1 буюу нар энерги гэж байгаа. Энэ ерөнхийдөө бол маш хүчтэй аркан гэсэн үг. Одоо ямарваа нэгэн 11 22-ын ингээд давцал байлаа гэж бодоход маш хүчтэй энергитэй хүмүүс гэж үздэг байхгүй юу? Угаасаа төрөлхий маш хүчтэй энергитэй. Айгүй ингээ хурдан ингээд юмыг ингээд хийх дуртай, хурдан сэтгэх чадвартай. Угаасаа л хүчтэй тий. Угаасаа л ингээд багасаа л өөрийгөө хүчтэй гэдгийг ингээд мэддэг. Гэхдээ энэ 2 болчихж байна гэдэг чинь 2 гэдэг энерги чинь өөрөө бас ингээд тийм сар энерги буюу айгүй хилбэлцдэг. Одоо нөгөө нэг дундардаг, бас дүүрдэг, эргэлцдэг, буруу зөв гэж айгүй их тийм шүүдэг энерги болохоор энэ талынхаа амийг докторжуулах хэрэгтэй байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол маш одоо хүчтэй буюу 11 гэдэг энергитэй хүмүүс ер нь бол 1 гэдэг тоо чинь манлайлагч тоо гэж бид нэр бас мэдэн штэ тий. Ер нь бол нэгэн тоон дээр одоо төрсэн хүмүүс 1 гэдэг тоо өөрөө айгуу тийм манлайлагч байдаг. Гэтэ би манлайлагч гэд ингээд би гэдэг одоо эгороод байхгүйгээр тэр ингээд зүйлийг хамгийн зөвөр буюу одоо нэмэг цэнгээр хийх нь юу вэ гэнгүүт бусдын одоо давуу тал онцлогийг хараад магтаж өгөөд бусдаар юмаа хийлгэлж чадчихвэл тэр жинхэнэ манлайлагч болж идэг. Тэгэхгүй ингээд би манлайлагч гэд би бүх шийдвэрийг гаргана гэд ингээд өөр дээрээ ингээд амар том шуудаа үүрчээ тэгээ би манлайлагч гэд ингээд яваад байх биш. Бусд нь ингээд нөгөө үүрэг даалгаврыг нь үүх чаддаг хүнийг манлайлагч гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг ингээ андуурсан тохиолдол байдаг. За энэ 30 гэж юм те 30 буюу 3 энергитэй хүмүүс. За энэ 3 энергитэй хүмүүс бол ерөнхийдөө бол айгүй тийм гэрсэг гэж ярьдээ. Одоо эхлээд шууд ийм гэр бүлийн үнцэн, гэр бүлийн уур амьсгал, гэр бүл тал дээр айгүй их тийм одоо үүлийн үртэй ирсэн. Тэгтээ үүлийн үр гэдгийг манайхаа шууд ингээд амар тийм хасах юм уу нэмхээр одоо муугар битээ ойлгоорой заяа. Одоо нөгөө тийм өгөгдөлтэй буюу тийм зүйл ойлгох гэж ирсэн л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ингээд илүү ингээд тийм айгу гэр амьтай. За тэгээ бага насандаа хүртэл ингээд шархалж исэн зүйл нь хүртэл илүү тийм гэр бүлээс үүдэлтэй ч гэдэм үү те. Тэгэл ингээд гэр гэл зарим хүүхдүүд болохоор ингээд найз нөхөд гэл ингээд өөр юм руу яадаг бол үгүй илүү тийм нэг тийм гэр амьтай. Тэгээ гэртээ дуртай. Тэгэд ерөнхийдөө бол ийм хүмүүс одоо анханасаа шууд 3 гэдэг энергитэй төрсөн болвол бас нэг юм имээ өвөөгөөрөө анханасаа ингээд нэг тийм үсгүүлсэн те байх магадлал яавал тийм гэрийнхаа одоо дээдлийн одоо удамыг одоо ээж аваасаа илүү дээшээ удамтай бас ингэж харьцаж сурсан хүүхдүүд байдаг аахгүй юу. За тэгээд энэ 3 гэдэг энергийн хэцүү юм нь болохоор амар их юм мэдрэмтгий айгүй мэдрэмтгий тэг хүмүүсийн ямиг айгүй мэдрээд идэг. Тэг хүмүүсийн ямиг мэдрээд өөрөөсөө тэрийг ингээ гаргаж чадахгүй ямар нэгэн байдлаар одоо ингээд дуртай юмаа хобби мобигоо олохгүйгээр ингээ хүний ямиг мэдрээл хүний ямиг ингээ мэдэрснийгаа ингээ доторгшооноо түгжээд ахаар айгүй тийм дотогшооноо түгжэстэй ингээд тийм имзэг
Гэтэ ийм эмзэг гэдгээ чи ингээд ойлгохгүй ингээд нэг ийм айгүй их тийм хан босгоцсон болчдөг. Тэгэхээр ингээд ийм 3 гэдэг энергитэй хүмүүс за би хүний юм мэдэрдэм байна те. Тэгтээ орчлын ертөнцөөс өөрийг нь тасруулж байгаа юм шиг тийм туртай юм аа ингээд бүр багасаа олгоно айгүй чухал гэдэг. За ингээ ярихаар хэр таарж байна манайхан өдөр таарч байна уу? За тэгвэл цаашаа сар руугаа орё тий. За энэ сар дээр угаасаа 1 гэд ярьсан. За одоо ингээд энэ 26 буюу 8 дахь хүн цаашаа на одоо энэ манлайлагч энерги авах ч штэ тий. Энийгээ ингээд дүүргчээд тэгээд ингээд илүү том болж ин гэсэн үг тий. Энд чинь ингээд илүү нэг эхний ээлжний мүлчлэг. Гэтэ тэр эхний ээлжний мүчлэг хүн болгон дээр ондоо идэг болохоор би одоо заавал 0-оос нэг 15 нас ч юм уу 0-оос 18 нас гэж бол нэг бичмээргүй байна. Ерөнхийдөө бол нэг их одоо нэг бага нас гэж байгаа, эдэр нас гэж байгаа. Тэгээд нэг юм дээшээ ингээд юу нас гэж байгаа штэ тий. Арай нэг хөвшин болж байгаа нас гэх юм уу. Тэнгүүд за 8 гэдэг ингээ энерги авчлаа, буян хишгээ тогтоочлоо. Одоо хамгийн ингээ сайхнаар ингээ явчлаа гэж бодно штэ тий. Буян хишгээ тогтоочлоо, эмгтээлэг энергиэр ингээд ингэчлээ гэд өөрийгөө ойлгочлаа, өөрийгөө яг байгаагаар нь байлгачлаа гэд ингээ яваад тэнгүүд одоо манлайлагч энерги гэдгийнх нь код нь ингээд өөрт нь үйлчилж эхэлж байна тий. Тэгээд тэр яг манлайлагч энерги буюу одоо тэр нэг юм нар шиг, гал шиг ингээд бүх юмыг чадах юм шиг юм буцалсан энерги энерги зөв авч явахгүй ингээд өөр дээрээ бүх юм ингээд үүрх гээд ах юм бол тэр хасгаараа явж гинэ гэсэн үг. Тэгээд хэрвээ ингээд бусдын онцлогийг хараад ингээд бусдыг ингэж нөгөө нэг юм доороос нь тий галаар ингээд гэд дэмжиж өгсөн байсан бол энэ энерги нь одоо зөв хуваарлагдана гэсэн үг. За 3 гэдэг энерги болохоор за одоо ингээд айгүй манлайлагч тэг ингээд хүчтэй ингээд маш юм хүчтэй энергиэр ингэж явж агаад 2 буюу одоо юм одоо янз бүрийн юм ингээд хувир хууз угаасаа аран шинтэй тэг ингээд хувьсгалтай юм тийм эмгтээлэг нэрээр явж агаад гэр бүл гэдэг одоо сорилтлуу гэх юм аа одоо гэр бүлийг ойлгоо гэр бүлийн үн цэнийг ойлгоо гэдэг сорилтлуу орж ирж байна гэсэн үг. Гэр бүл. За тэгэнгүүт энэ дээр ингээ хэрвээ ингээ хасгаар явж исэн бол тий хасах гэд өмнөх юм ойлгоогүй манлайллынхаа юмыг ойлгоогүй ч юм уу ингээд ингээ явцсан бол гэр бүл гэдэг зүйл рүүгээ ороод мэдээж хэрэг тэнд ингээ асуудал үүснэ. Тэгээд ойлгох юм бол энэ энерги яг ингээд одоо яг 3 ингээ квадратик ингээд яадаг байхгүй материаллык, сүнслэг, тэгээд яг юм одоо нэг юм сэтгэлийн гэж ярьдэн штэ тий тэр 3 нь ингээ бүрдэх ингээ одоо боломжтой ялангуяа одоо эмэгтэй хүн дээр тэр нэг юм гэр бүлийнхаа юм уур амьсгал болж өгч чадаад тэгээд яг тэр материалик гэдэг сүрийг нь одоо нөхөр нь бүрдүүлж чадаад ч юм уу те тэгээд яг тийм эрүүл мэнд одоо сэтгэл зүй гэдэг зүйл нь болохоор ингээ эрүүл явах ингээ боломжтой тийм ингээ 3-4 ингээ 3 юм юу үүсэж байгаа байхгүй юу тийм хүчтэй ингээ символ. Тэнгүүд тэр уур амьсгал гэдэг зүйл дээрээ одоо маш их тэр ингээ гал энерги, манлайлагч энерги ингээ асаагаад ангууд бусд нь ерөөсөө нөгөө нэг тэндээ ингэж яаж чадахгүй, эдээшиж чадахгүй байх магадлалтай. За ерөнхийдөө бол ингээд сарлуугаа орохороо бид нар ингээд одоо яг юм юуныхаа ингээ кодлоо орчих. Энд бас ингээ 11 гэж байгаа болохоор тэнд ингээ 11-ийг тайлбарласан шүү дээ тий. 3-аасаа одоо энэ 3-аасаа маш хүчтэй энерги буюу манлайлагч энерги рүү орж ийнэ гэсэн. За одоо ерөнхийдөө бол нэг гэр бүл гэдэг чинь юм байт юм байна тийм ээ. За одоо би ингээд өөрийнхоороо явъя гэж байгаа юм шиг одоо нэг тийм үе яахгүй юу. Би хийм, би юун туртай, ямар ажил хийх юм, яах ингээд тэгээд ингээ яг юм бүгдийг ингээд нэг юм хийж чадхаар, бүтээж чадхаар юм шиг тийм энерги. Тэгээд 11-ийн тоотой энэ нь тэнцүү 2 болж байгаа болохоор яг нөө бусдын ингээд гой зүйлийг харж өгч ингэж дэмжиж өгч тэгээд өөрийнхөө одоо яг өөрийгөө 11 гэдэг чинь тэнцүү 2 болж байгаа болохоор өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Ер нь бол өөрийгөө байгаагаар нь одоо хүлээн зөвшөөрөх гэдэг үндсэн том нийт юм хичээлтэй нүүр тулж байна гэсэн үг. За тэгээд он байна. За энэ он дээр 6 1 4 гэж гарч ирж байна. За 6 за ингээд энэ хүн 8 бол одоо 8 те ингээл сайхан эд баялаг энэ бүх энерги ингээ яачлаа. За тэгээд энийгээ ингээ манлайлагч үлөө яалаа. Тэгээ ерөнхийдөө бол дахиад ингээд 6 энэ дээр нь бас 6 гэж гарлуу те.
энэ дээр нь бас ингээд 6 гэж хэл. Ерөнхийдөө бол айгүй тийм гоо зүүн юм л яв гэж ингээд түлхэж байгаа энэ код гэж би харна. Яг энэ хүний ингээд кодыг унших юм бол яг ингээд юмыг сайжруул те байгаа юмыг дандаа сайжруул, байгаа юмыг дандаа гоё олог, байгаа юмаа дандаа дээрдүүл. Тэгээд ингээд өөрөө тийм юм дандаа юм одоо нэг юм сайхан юм ниссэн мүү зан бай, тэгээ онгодон бай. Тэгээд ингээд тийм гоё юм одоо өөрийгөө дандаа юм гоё зүйлсээр цэнэгэл одоо гоё үзмжээр цэнэгэл гоё үнрээр цэнэгэл ер нь бол одоо тэр цэнэг бүрийг одоо гоё үзмж гоё үнээр одоо гоё юу гэдэг ингээд тийм юмнуудаас аавн. Тэгээд тэр бүх юмаа одоо нэг байгаа орчноо өөр одоо юу хийхийг бүтээж байгаа дандаа яг гоо 100% илүү ингээд нөгөө нэг юу сайжруулъя те байгаа юмыг дээрдүүлээ гэдэг одоо ямар нэгэн ажил бизнес хийх юм бол хамгийн тохиромжтой кодтой хүн юм байна гэж би харна. Дээрээс нь 6 гэдэг айгүй их олон 6-нууд тавтагдж байгаа болохоор яг ингээд хамгийн нэг юм ойлгомжгүй ингээд гэр бүлийнхаа гишүүнтэй ч юм уу мөргөлдөөд идэг хайрлахад хэцүү байгаад идэг тийм хүн байдаг бол харин ч тэр хүнийгаа нөхцөл олзолгүй хайрлж сураа гэсэн үг. хайранд суралцаа гэсэн код байна. За энд болохоор 2 3 гэл те одоо ингээд нэгний юу нийлээд ингээд 2 манлайлагч 3 өөрөөрөө байлаа ингээд гэр бүл сайхан боллоо буцаад нэг гингүүд дахиад ингээд манлайлагч код гарч ирж байгаа байхгүй юу? Дахиад манлайлагч. Тэнгүүд энэ одоо бүр он дээр манлайлагч гарч ирж байгаа нь ганцхан гэр бүлийнхаа хүрээллээс гараад ажил карьер гэдэг юм уу бизнес гэдэг юм уу өөрийн одоо ямар нэгэн бүтээсэн зүйлээс бол удмынхаа одоо манлайлагч код. Тэгээд дахиад 6 те удмынхаа манлайлагч те ерөнхийдөө бас ингээд энэ юунд нь одоо яг эн чинь болохоор ерөнхий гэж байгаа штэ те ерөнхий юм нь. Тэнгүүд ерөнхийдөө бас л дандаа юмыг илүү сайжруулах, илүү гоё болгох гэдэг юутай. Өгөгдөлтэй одоо тийм үүрэгтэй ч гэдэг юм. За одоо энэ 7 за гэр бүл гэдэг ингээд юмыг ойлголоо гэр бүлийн үнцэн гэр бүлийн ингээд уур амьсгал ямар байх ёстой гэлтэй тийм зүйлсүүдийг ингээд мэдэрлээ. За энэ дээр ингээд дахиад ингээд манлайлагч өөрөөхөө байлгалаа. За энэ дээр одоо шинэ тоо гарч ирж байна 4 те. 4 гэдэг тоо болохоор одоо ширээ хүртэл нэг тийм 4 хүлтэй байдаг те. Амар сайн суурэ тавьж сураа гэсэн үг. Ямар нэгэн газар ийш тийшээ ингээд хөлбөлзөөд байхгүйгээр одоо суурэ тавих цаг гэсэн үг. Суурэ тавина гэдгийг маш сууртай ажил мэргэжил сонгож олно. Маш сууртай одоо хажуудаа тэг ингээд нөхрөөр ингээд сонгож байгаа хүн байгаа бол маш бүр сууртай хүнийг сонгоно гэсэн. Одоо би суур ямарваа нэгэн суурийг маш одоо нөгөө нэг хүчтэй тавих одоо даалгавартай гэсэн. Одоо нэг юм өөрийн патент гэж баг байдаг шүү дээ. Өөрийн патент гэж байдаг. Эсвэл бүр юм өөрийн яг юм одоо нэг юм газар тариал одоо юу гэдэг ингээд суурн гүв гүнзгий одоо тавигдах ямар нэгэн зүйл байх тусмаа л тэр нь одоо үүргэн. Тийм зүйл тохирно одоо өнгөцхөн тэгээ дөнгөж нэг 8 хийгээ болох ч гэдэм одоо тийм юм одоо нэг өнгөцхөн юмнууд байгаа шүү. Өнгөцхөн юмнууд тохирохгүй гэсэн. За тэгээд нийлээд ерөнхийдөө бол энэ 9 гэдэг кодтой хүмүүс болохоор маш тийм эрдэмтэй хүмүүс байдаг байхгүй юу? Толгойн их сайн, сэрэг ажилдаг эрдэмтэй хүмүүс байдаг. Тэгэд ийм хүмүүст нэг тийм өнгөцхөн юм руу татагдаж те гоо үзмж нэтэрэ гэж татагдахаас илүү дандаа ингээд ярих их чухал байдаг. Өөрийг нь ойлгож өгөх чухал байдаг. Ер нь ингээд их тийм ярианы баялагтай ч юм уу те гоё ярьдаг, гоё ингээд гүг үнзгийн юмны талаар ярьдаг. Ер нь тийм философи эднэрт ингээд нэг юм татагддаг хүмүүс байгаа байхгүй. Тэгээ 9 гэдэг тоо ч угаасаа ингээд 7 8 9 гэдэг одоо энэ дээдлийн 3 аркан гэж ярьдаг байхгүй 7 8 9 буюу дээдлийн 3 аркан 9 гэдэг одоо тоотой хүмүүс бүр ингээд бурхан гэдэг лүгээ тэмүүлж явж байгаа хүмүүс байхгүй юу. Тэгэхээр ингээд энэ зүйлсийг бүгдийг нь өөртөө багтаана гэсэн. Одоо миний код ийм юм байна гэд өөрийгөө тайлцсан бол одоо бусдыг танин те бусдыг ойлгоно, бусдыг танин. Тэгээд ингээд нэг тийм өөртөө бүгдийг агуулсан тийм нэг бурханлаг гэдэг код руугаа явж байгаа хүмүүсээ гэсэн. Тэгэхээр одоо энэ 9 гэдэг тооны үйлчлэл байгаа болохоор ямарваа нэгэн одоо юмыг ингээ маш үндэс сууртайгаар ингээ тавилаа тий ингээ нухацтай ингээ одоо нэг ном бичиж тавилаа, нэг юм хийж тавилаа, нэг юм яаж тавилаа ч гэсэн нөгөө нэг
бурхан одоо юунаас ч уягдаж хүлэгддэггүй гэдэг нь шүү дээ тий. Тэгээд хийх ёстой юмаа хийж дуусчаа сэтгэл амар юунаас одоо тэр зүйлээ ч гэсэн ингээд ямар ч одоо уягдах зүйлгүйгээр тавьж явуулаад бурханлаг юу лугаа яаж болно гэсэн үг. За ерөнхийдөө энд нэрийг харахад бол ийм юмнууд байна. Тэгээд 1 2 3 4-ийг ингээ ярьчлаа. За энэ дээр ингээ 5 гэдэг юм гарч ирээгүй тий. 5-ыг яриаггүй, 7-ыг яриаггүй, 8-ыг ярьсан, сая 9-ыг ярьчлаа тий. 6-г энэ дээр ингээ зөндөөх ярьсан. Юу л батан 6 гэх. За тэгэнгүүт сарнаас нэг ерөнхийдөө бол энэ тоонуудын утга нь ингээ бүгд адилхан байхгүй юу. Зүгээр ингээд хаанаа орцсон байгаагаас л ялгаатай. Тэгээд энэ өдөр дээрээ байх юм бол миний тэ ихний ингээд ухаарал авах ухаарал. За тэгээд сар дээрээ орцсон бол дараачийн том ухаарал, он дээрээ орцсон байх юм бол тэрний дараачийн том ухаарал гэд. Тэнгүүтээ хамгийн гол нь энэ хоёр одоо тооны нийлбэртэй хүмүүс бол одоо энэ нэг тооны нийлбэртэй хүмүүсийг одоо илүү их ухаарал авах гээд яваад нь шүү дээ тий. Одоо нийлээд одоо 1 2 3 4 5 ч гэдэг юм уу тий. Ингээд илүү олон одоо ийм том ухаарлууд нэг юм авах гээд ингээд гэж юм. Зарим хүмүүс болохоор одоо нэг тооны нийлбэртэй хүмүүсийг бас нөгөө нэг үл өөр багтаж гэж зарим нь үздэг байхгүй. Альсвал тийм нөгөө нэг юу хөвшин сүнс биш, жижигхэн сүнс ч гэдэг юм уу тий. Одоо 1990 оны 02 03 ч гэдэг юм уу тий. Ингээ нэг юм гайгүй тэгэнгүүтээ тийм өндөр тоо биш, зүгээр нэг 2 3 муруу гэдэг тоотой байх юм бол айгүй тийм шин сүнс. Тэгээ алдаа оноо хийсэн байсан ч гэсэн нэг тийм амар одоо шидгэл мэдгэл аваал тийхгүй ч гэдэг юм уу. Нэг юм гайгүй ингээл нэг яваад идэг. За 5 гэдэг тоо нь бас айгүй тийм өрмөц гоё тоо. Нөгөө нэг манай хүүгийнхаа ингээ нийлбэр нь 5 болдог байхгүй юу. Тэгэд яг нөгөө хүүгээ яаж яхад ер нь 5 гэдэг тоотой хүмүүс анханасаа айгүй тийм сониуч төрдөг. Ерөнхийдөө сониуч. Гэтэ тэр сониуч гэдэг нь ингээд бүх юмд сониуч биш. Яг ингээд сониуч байх одоо нөгөө нэг юу салбар гэж байдаг. Зарим хүмүүс айгүй тийм технологийн юмд ингээд сониуч, зарим хүмүүс одоо цаг магийг ингээд задлж угсархад сониуч гэдэг ч юм ингээд сониуч байдаг. Тэгэхээр 5 гэдэг код нь өөрөө айгүй тийм мэдээлэл дамжуулагч гэж явдаг байхгүй, мэдээлэл дамжуулагч код. Тэгэхээр ийм 5 гэдэг кодтой хүмүүс одоо шинэ мэдээлэл бол одоо ресурс, одоо мэдээлэл бол маш чухал юм, бүх юм гэдгийг мэддэг байхгүй юу. Одоо ер нь бол бид нэр зөв мэдээллийг мэдж байгаа тохиолдолд тэр мэдээлэл одоо нөгөө нэг маш одоо үнцэнтэй тийм маш үнцэнтэй мэдээлэл бусдаасаа төрүүлж мэдсэн бол тэр хүн ямарваа нэгэн үйлдэл хийж чадна шүү дээ тий. Онцгой байж чадна, одоо юу гэдэг ингээ шинэлэг инээ тэрэ мэрэ гэдэгтэй адилхан. Ерөнхийдөө бол энэ хүмүүс айгүй их тийм мэдээлэл одоо цуглуулагч нар мэдээлэл дуртай, тийм болохоор яг тийм сониучтэй, шин соргог юм дуртай, шин одоо ингээ юм зүм техник эднэр гарч ирсэн бол тэр нь дуртай, ингээ бүх юм нэг тийм оролдож үзэх дуртай. Тэгсэн ирнэ ингээ бас ингээ хайчдаг. Ер нь мэдээл хайчдаг гэсэн үг. Тэгэнгүүтээ өөрийнхөө бас яг үн цэнтэй цуглуулсан мэдээлэлээ яг уу ингээ дараачийн кодуудаас шалтгаан нэмэхээр явж гэнэ, хасгаар явж гэнэ гэдгээс шалтгаалаад мэдээлэлд их харамч гэж байдаг, мэдээлэлд их өглөгч гэж байдаг. За тэгээд 5 гэдэг кодтой хүмүүс ерөнхийдөө бол хоолойн чакра айгүй өндөр идэг. Цаашаа нь ингээд ярих. 6 гэдэг кодтой хүмүүсийн ер нь бол милми чакра уг нь бол айгүй юу идэв шүү дээ. Хүчтэй идэг. За тэгэнгүү 5-тай хүмүүс болохоор хоолойн чакра айгүй өндөр идэг. Тэгэхээр ингээд ярих тусам л ингээд нэг юм баясгалантай болж идэг хүмүүс гэсэн үг. Ваа хөөс айгүй тийм чалчих дуртай. Тэгэл тийм үү. Ярих тусам л айгүй тийм баясгалантай болж идэг. Тэгээд мэдээлэл цуглуулах дуртай. Ерөнхийдөө бол нэг юм бас айгүй тийм хоёр туйлт хүмүүс гэж одоо явдаг. Одоо ингээд нэг ингээ онгод нь орохоор айгүй цэвэрч, нэг онгод нь орохоор айгүй замраагүй. Тэгээ яг ийм гэж хэлхийн аргагүй. Дээрээс нь эрх чөлөөнд айгүй дуртай. Эрх чөлөөнд дуртай гэдэг нь ингээл одоо хаашаа чамаагүй ингээд авах биш. Нөгөө нэг дуртай байгаа зүйлийг нь одоо хорихгүй, болохгүй гэдгүү, чи чадахгүй гэхгүйгээр одоо яг тийм талаар одоо мэдээлэл, чадвар одоо ямар нэгэн зүйлд ингээд сонирхолтой байхад нь чи чадахгүй, чи болохгүй, чи мэдэхгүй гэдэг ч юм уу, тийм хоригн дургу гэсэн үг. Тэр тал дээр эрх чөлөөнд дуртай хүмүүс идэг. За ийм байна.
За тэгээд 7 гэдэг код. Тэгээс 7-гийн кодонд айгүй дуртай. 7 ерөнхийдөө бол тийм шинээр сэтгэгчд гэж үздэг байхгүй. Ер нь бол тийм хамгийн шин соргог зүйлийг гүв гүнзгий судалдаг хүмүүс одоо зүгээр өнгөцгөн биш бүр ингээд нэг асуулт тэгвэл тэр чи яагаад тийм юм гэл дахиад нэг тэгвэл яагаад тийм юм гэл тэр асуултнаасаа үгүй тэгээ яагаад заавал тийм юм үгүй яагаад заавал тийм юм ч гэдэг юм уу те. Тэнгүүтээ энэ 7 гэдэг кодтой хүмүүс одоо ийм бурханлаг, шишинлэг одоо тийм ингээд ийм ертөнцийн юмыг ингээд судлахаараа маш гүв гүнзгий судалж, маш тэр гүний одоо нөгөө бүх ог шимийг ингээд одоо ухаж гаргаж ирэх боломжтой одоо байдаг хүмүүс гэсэн үг. Ягаад бол баян ингээд тархинд ингээд нөгөө нэг өөр долгион давтамж мэдээлэл дээр ажиллаж идэг. Ингээ өөр юмнаас ингээ одоо жишээ нь бид нар болохоор нэгэндээ мэдээлэл дамжуулдаг болвол тэр хүмүүс өөр давтамжаас мэдээлэл цуглуулах боломжтой байдаг хүмүүс гэсэн үг. Хүний амнаас биш. За юм байна. Асуух юм байна уу? Дөрвийг хэлчихлээ. Тэнсүр батсуураа тавих. Одоо тэнгүүд одоо дөрөв гэдэг хүмүүст ямар тийм одоо хөнгөмсөг юм тохирохгүй гэсэн үг байхгүй. Дөрөв гэдэг хүмүүс хасах цэнгээрээ явах юм бол айгүй хөнгөмсөг, айгүй хурдан нэг тийм шоу цэнгэл дурууд хүнд уруу татагчих гад идэв. Эсрэг тал нь хүнд айгүй хурдан уруу татагчих гад идэв. Тэ хүнд уруу татагдаж, найз нөхдөдөө уруу татагдаж, хөнгөнтэй гэлс хөнгөн мөнгө олчий, хөнгөн гэлс 8 хийчих, хөнгөн юм гिचиг тусам одоо нөгөө нэг хасах цэнэглүүгөө орж ин гэсэн үг байхгүй юу? Эсэргээрээ өөртөөгөө айгүй тийм нөгөө нэг бат сууртай үзэл бодол нь одоо үзэл бодолтой нэг үнэнч гэж байдэн шүү дээ. Үзэл бодолтой үнэнч хийж байгаа юм нэг юм алсын хараатай маш олон жилийн одоо хараатай юм одоо хийж бүтээхэд тохиромжтой тийм код гэсэн үг. Тэг ингээ сайн нөгөө задлаад асуухгүй бол би болохоор мэдж байгаа болохоор ингээл базаал ингээл тайлбарлчихж байгаа юм. Сонирхолтой байгаагаа задлаад асуухгүй бол. Эсен татай хүн баанцсан дээр нь эсен тагаар нь шүү дээ. Тэгвэл одоо Сахнаас гэмж байгаа. Өдөр дээр нь те. Өдөр дээр нь 9 та яах юм бол айгүй их ойлгож өгөх хэрэгтэй, айгүй их өөрийгөө ярих дуртай гэсэн үг байхгүй. Ярих дуртай, их тийм ярилцлага, тэг гүг үнзий илүү тийм жирийн ярилцлага биш, илүү философик ч юм уу те, илүү тийм ярилцлагаар айгүй нэгдэж өгдөг. Янз бүрийн одоо үлгэр одоо нэг за хүүхэд юм чинь ийм хүнд юм ойлгохгүй байх биш те, нэг тийм үлгэр илүү хүнд одоо зохиол мохиол уншуулсан ч ойлгоно. Тэрнгээр ингээд хөглөгдөнө. Одоо энэ он чинь 2025 гэдэг 9 татаа. Тэг миний бас ингэдэг нэг арийнх нь он 9 юунуудаа нэмэхэр бас 9 болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр миний бас нэг урууд ингээ бүх юм төгсгөлийн юм Өөрийнхөө одоо нэг бурханлаг чанарыг одоо ухамсарыг сэргээхэд хамгийн тохиромжтой он гэсэн үг байхгүй таних. Өөрийгөө одоо бүхэл болгоход гэсэн. Энэ 24 он уу 25 он. Хэрвээ тэгж таарж байгаа бол миний нөгөө он сарын чиний хэлбэр бас 9 болж байгаа байхгүй юу? Яг энэ ондоо. Дараа жил болохоор 1 болоо явчихна. Тэгэхээр 9 тонны яа нэлээ. Тэгэхээр та илүү одоо нэг юм сүнслэгтэй илүү ингээд дотогшооны илүү өөрийгөө ингээ хайж олсон илүү ингээд одоо нэг юм өндөр давтамжийн мэдээлэлээр өөрийгөө дүүргэж одоо нэг юм бурханлаг чанараас сэргэнэ гэсэн үг. Тэгэхээр ойлгож байна аа. Энэ жилдээ яг айгүй тийм тохиромжтой л гэсэн үг байхгүй. Гэтэ бид нөр угаасаа ингээл жилийн ингээл бидний тохиргоо те юм байдаг ч гэсэн хоцорсон юм зөндөө байдаг шүү дээ. Тухайн үеийнхаа яг хичээлийг те ойлгоогүй, даваагүй, магадгүй одоо юу гэдэг ингээл янз бүр л байдаг. За тэгэл энэ дээр ингээд ерөнхийдөө ярихад юм тэгээд ингээд тоон тооллыг зүгээр та нарт өргөжлүүлээд ингээд сонирхолтой гэлтэй хин нэгэнд сонирхолтой санагдал яах юм бол судалж үзэх юм бол тоон тооллоос айгүй их нөгөө нэг ажиллах хөстэй үлийн өөрийн кодууд гарч ирдэг. Одоо зарим нэг хүмүүст айгүй тийм сонин цээрүүд идэг. Одоо зарим нэг хүмүүс болохоор ингээл би айгүй архины цээртэй гэж одоо дотор ингээ мэдрэгддэг юм байдаг шүү дээ. Ер нь л болохгүй ингээл хүмүүстэй одоо бид нөр ингээл зөндөл ол бүгдээрээ л одоо шоудж үзсэн, одоо юм зам ууж үзсэн байхад сонин би л ингээл те ингээл нэг хүмүүстэй ууж гарахаар л заавал нэг юм болдог ингээд ерөөсөө арх надад тохирдгүй ч гэдэм юм ингээл нэг юм архины цээртэй хатуу кодтой хүмүүс гэж байдаг байхгүй яг энэ насандаа ерөөсөө тим замаар явж болохгүй шүү
гэдэг юм уу те. Маш одоо том ингээ хулгаан цэртэй код ч гэж байгаа. Тэр нь болохоор одоо зарим хүмүүс ингээл нууцаар ингээл хумслал болол ахад би л ингээл те ингэчингүүл дандаа баригчдаг ч юм уу 1 2 ячингууд нэг л юм болохоо яждаг ингэждэг тэгчдэг ч гэдэг юм уу ингээл тим цэртэй юу гэж байгаа. За одоо янз бүрийн одоо муу үг хэлэх, хараал хэлэх, хүнийг доош нь хийх, одоо хүнд хурц үг хэлэх одоо кодтой хүмүүс гэж байгаа. Одоо ингээл юмыг ингээл муугаар ингээл бодоол, муугаар хэлээл, хүнийг ингээл одоо ховж ивэнд утгалдаал байх тусам өөрийнх нь ингээ хувь тавилаа амар хурдаа одоо яаж тэр чин зүгээр бидний одоо урт төрөл гэж байгаа шүү дээ. Урт төрөлдөө та бараг тэрийг ингээд бүр ингээд тулталныгээ барцсан. За одоо энэ төрөлдөө ингээд бүр ингээд хурцагдмал байдлаар ухаараа гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд анханасаа ингээд айгүй багасаа бие султай хүүхдүүд гэж байгаа те. Тэнгүүд өмнөх насндаа ууг нь айгүй сайхан биеийн потенциал өгсөн чинь тэр биеийг хайр, найргүй, гамгүй хэрэглээд одоо ингээд энэ насндаа энэ эрүүл мэнд одоо энэ бие гэдэг зүйлийг маш ихээр хайрлаж гэдэг юм уу те. Тэнгүүд л нэг жоохон ингэчингүүд л ингээл өвчлөө, жоохон тэгчингүүд тэгэл өвчлөө гэдэг одоо хүүхдүүд байдэн штэ те. Тэр нь болохоор бас ингээд нэг юм эрүүл мэндийн цээрч гэдэг юм уу. Айгүй тэрийг ингэж ойлгож судалж одоо өөрийгөө бие хайрлаж сурах хэрэгтэй байдаг. Бас ингээд нөө амиа хорлсон хүмүүсийн сүнсэн дээр тийм юм гардаг. Тэгэл ерөөхдөө бол тийм бид нэр ингээд ерөөсөө адилгүй тэгээд одоо зарим нэг хүмүүс гоё ингээл тий шоудаал яахчгүй ажил үсэн бүтээл ингээл явж болоод хаа зарим нэг хүмүүс болохоор ингээл шоудаж маадгаа дандаа муу юм тохиолддог ингэдэг тийдэг яадаг ийдэг ингээл час юм болдог ч юм уу тий. Тэгэхээр тэр хүн энэ насандаа тэгэж зугаа цэнгэл гэж явж болохгүй гэдэг нэг тийм юмтай. Зарим хүмүүс яг бүр одоо ерөөсөө мөрөдө тоглоом болохгүй гэж гэдэг юм уу тий. Тэгэл тэрүүгээр ингээ ороо явах юм бол бүх удмынхаа амиг самрах ингээ магадлалтай. Зарим зөндөө олон хүмүүс казино орж л яадаг. Тэнгүүд зарим нэг хүмүүс нэг л удаа орол бүр ингээ донцсон хүмүүс байдаг штэ тий. Тэнгүүд тэр чинь ингээл сорилтонд ороод унжин уу одоо давжин уу болчихж байгаа байхгүй юу. Тэгээ юм гэдэг айгу гүнзгий наа өнгөцгөн биш. Бид нэр тэгээд бүгдээрээ их өөрсдөртөө гэсэн онцлогтой байна. Тэгээд өөрсдөртөө гэдэг онцлогтойгоос гадна ер нь бол нэг айгу тийм нөхөж өгж идэм байна. Тэгээд яг би ийм штэ хүн ийм биш юм бахта гэдэг хүлээлтээрээс ерөөсөө хандаж болдгүй юм байна. Гэл ер нь бол яг тоон толлын ухааныг ингээд задлаад судлаад үзэх юм бол айгу тийм сонирхолтой олон одоо юмнуудыг хүний зан чанар, хандлага ийм байд юм биш үү, ийм шүтэн байрлал нь ийм байд юм биш үү гэдэг сонирхолтой юмнуудаас харуулдаг. За